Байдал нэг ангал үүсэхгүй байгаа. Баян хажууд нь бааж байгаа хүмүүс юм мэдээж тийм ээ. Газрынхаа жишээ газрын чулуун тийм газар тийм гэхээр. Тэгэхээр нэг орон нутгийн хүмүүс болохоор тийм яг хажууд нь байдаг болохоор түүнийг мэдж байгаа байхгүй өдөр тутмын. Тийм утгаараа нэг ширпэг гэсэн тийм газар байхгүй юусоо хамшиг тий газар гэсэн үг. Тэгээ нөгөө Эверест рүү гахад чинь нөгөө айгүй тийм том зүгүүрээд идэв штэ. Монголд тийм үү? Зүгээр шууд агалаад явах уу? Энд болохоор юм байхгүй. Зүгээр том зүгх гэдэг чинь юм байхгүй. Одоо жишээлбэл хүүтэн рүү гарлаа гэсэн малцсан нөр гэж хүүтэн рүү өдөр тутмынхаа хэрэглээ шүү дээ одоо. Хэдэн өдөр явах вэ яг ингээд юу хийж өгөх юм аа. Цугундаа хийгээл тэрийгээд өгнө шүү дээ. Амар том юм биш шүү дээ. Гэхдээ нөгөө нэг өндрийн хэмжээ стандарт гэж байна. Тэр нь болохоор 25-аас 30 мг-ийн хооронд байх ёстой. Тэр нь 25 ер нь бол дээд хэмжээ мг багчаа нэг ёстой. Тэрнээс доош байх ёстой хамгийн дээд хэмжээ. Зөв 25-аас бас доош хийж болох юм байна. Доош. Доош. Хамгийн дээд хэмжээ 25 кг. Тэгвэл нөгөө Эверест гарч байгаа нөхдүүд айгүй хүнд юм өрөөд ирээд стандарт хангаагүй юм байна те. Тэр стандарт хангаагүй. Гэхдээ нөгөө нэг ширпа газар төлөвлөгч одоо тэр Эверест явж байгаа хүмүүс нь болохоор зүгээр хөлсөөр явж байгаа юм чинь тэр килограмм ачаагч чинь тэдэн мянган метрээс дээш тэдэн төгрөг ингээд доллар гэж хэмжсэн байдаг юм. Тэдэн 100-аас 100-аас 200 өгөхөд тэдэн доллар. 200-аас 300 өгөхөд тэдэн 1 кг ачаа тэдэн төгрөг. Сайн мөнгө олд юм шүү дээ. Сайн мөнгө болдог болоод бид нар ширпа нар чинь тэнд явж байгаа шүү дээ. Тийм. Тэрнээс бас нэг мундаг да Болтой даа биш. Тийм. Хүний ажил өгч, өндөрлөө өгч, яг чаддаг юм, мэддэг юм. Жишээлбэл одоо энэ цаангуул дээр 17 залуучууд байгаа манахаас. Эднэр бол яагаад байхгүй. Энэ дээр амьдарч ийн үйлчингөө мадаа хэрэгжээд зун нууцаар айлчилсан зүйл дээр гарахад бүх уулын бүх гайд бүх айл дээр 5 мөр уулруу гэсэн гадаад дотоодын бүх айл дээр явдаг юм. Бүх ачааг майхан сав бүх юм нүрээд аваад бариад дахиж буулгаж ирдэг. Бүр монголчуудаас ирсэн майхны бас хөргөө явд юм шүү дээ тийм үүдүүд өөр ингээд тэр бис үүрэнгүүтээ хай кемп гэдэг хоног цогоос шүү дээ. Хоног цогоос байрлалыг тэр нэг хаан очин гэдэг яг тэрэн дээр нь тухайн өдрөөс өмнө цаарч юм уу холбогдоод тэдний өдөр тийм зүйлс нь одоо жишээлбэл орон нутгаас тийм ачаа өрдөг тийм өрдөг хүмүүсээс тэдийг авах шүү гэдэг нь бүр захиалдаг байхгүй. Ben ангамаа чинь дөрөөл тэтгэхгүй ярих ангамаа гадаад юм бүх айл дээр явдаг. Та ингээд Алтай Тамбогдын 5 өргөлийн 5 гарцсан тий. Гадаадын уулрууд аялж ирсэн үү? Гадаадын уулруу явах юм. Яваагүй. Алтай Тамбогдын хамгийн зөвүүн уулан найд вэ? Хамгийн зөвүүн бол хамгийн гарахад хэцүү аюултай ч юм уу? Шар хамрын яар гэдэг. Шар хамрын яар. Хавдах юу ч сонсож байгаагүй шүү дээ. Ямар ч дээ. Шар хамрын яар гэдэг. Одоо баруун талаас хэлгээд хамгийн баруун талд нь малчор гэдэг тийм. Тийм малчор гэдэг баруун талд. Тэгэнгүүтээ найрамд өргөл юм байгаа. Тийм найрамд өргөл. Тэгээд гүтнөр өргөл юм байна. Гүтнөр өргөл байгаа. Тэгээд дөрөв дөрөв юм байна. Нарны өргөл байна. Тэрний цагаан суург байгаа. Тэгээд цаана харагдахгүй. Тийм бас өндөр биш юм байна те. Өндөр 4000 гэдтэй 3000 гэдтэй л байгаа. Тэгээд хамгийн одоо энэ доотлын хам захгүй ингээд байдаг хамгийн хэцүү юм аргалчин бол шар хам байх. Хүмүүс явд юм уу? Хүмүүс явдаг гадаадын айлсан юм. Гэтэ гарсан айл бол маш зөв. Зөв юм гэж байна. Гарсан хүн бол маш зөв. 2-3 хүн гарсан. Тэгээд яагаад гэх юм бол тэр зүгээр ингээд мөрсөн техник биш. Тэр хаттай чулуудаа. За хаттай чулууд гайг юм шиг. Бүр ингээд нурангу их хэцүү байхгүй наа чинь. Бүр их хэцүү юм уу? Тий. Тэгэхээр чи наа чинь олон техник шаардж байгаа шүү дээ. Тийм. Зоогоо дээр. Тэгэхээр гадаадын мэрэгжлийн хүмүүсд ирээд гарахад гарч чадаагүй баг. 7 хоног бид нар бас аял зохион боглоод 7 хоног тийм тэгээд нар бол гарч чадахгүй. Маш хэцүү. Хэцүү. Та гарч ирсэн үү? Гарсан. Тэгээд нөгөө Дональд Трампын хүү Монголд хурж ирээд Алтай Тамбогд руу аялуулсан гэсэн. Тий. Та таарсан уу?
тэрний Дональд Трампын чинь хүүхэд нь эрэхтэй бид нэр бас л энэ дээр энэ цаангур дээр байгаа юм чинь бүх аял зүйлсийг бидний хийж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл 17 залуу байгаа тэгээд байдаг шүү дээ биднээс 17 залуу чинь бүгдээрээ л тэр салбарын бүх хэсэг аяллыг авч явдаг байхгүй хариуцаад. Явсан манайхан. Яснаа. Тий, зүг явсан хаваачаад. Та чи нэлээ ядарсан юм ирсэн шүү дээ. Тий. Монгол шиг хэцраад. Тий. Тэгээд нэг тэр чинь тэр мороор яваад. Тэнгэр юм ачаад нэлээ юм босоо бас. Тэгээд чадхаараа л тэгээд туслаад. Тэгснээр гадаадын хөгжсөн дээр бас хүмүүс чинь хэрэглэн төрдөө шүү дээ. Тий. Бүх юм. Тэгээд энэ хөдөө орнод зайд чинь тийм бүсгүй үзүүлж чадахгүй шүү дээ. Бага юмараа тэр бүсгүй үзүүлэх гэж байгаа шүү дээ. Гэхдээ яг сэтгэл өндөр болсон л даа. Тэр шар хамрын ойр руу авираагүй юу? Хаашаа ирсэн хүн? Хүүхэд нөө? Тий. Хүүхэд нь оргил руу ер нь бол гараагүй. Гараагүй мó? Таван бүгд гараагүй. Гараагүй мó? Тий. Зүгээр ингээд таван бүгдийг хийж үзээл. Тэгээд тэгэл буцаа явсан гэсэн. Уул мулгүй буцаа яваагүй. Мэржлийн болчих гэсэн чинь. Та энтхийн уугуул уу? Энтхийн уугуул төрсөн утга маань төрсөн утга. Тийм. Тэгэд өвөлдөө болохоор малаа хариулаад зундаа ягаад? Зундаа ингээд байж дэшигээ явчин дээш таван бүгд төр яагаад энэ дээрээ юу яагаад тэгээд өөр машинаараа юу яагаад ачуугаар нөр дугуй мөрөй хон байгуулаад ийл байж. Юу дугуй айлтаа цааштай ба? Тий. Би ч дугуй айлаар нэгс яваад шүү дээ. Тэгээ уулын дугуй айл гэдэг дугуй айл тий. Та тэнтиг гişүү юу? Оо яан тий. Одоо энэ 25-наар нэг дугуй айл байгаа да. Гадаад оглож байгаа. Өмнө нь болохоор энэ покотрийн энэ та эднэртэй яг покотрийн юм хад дэмжиж 2 жил явж гисэн мэт дэмжиж хамгийн ингэ сугаад уулын юм гэдэг шүү. Юу базараар ингэ гэдэг маршрут бүх юм ингэ цайл цохоод байгаа. Жигөө яг эдлэгс вирус өөрийнхөө гадаад аялал руугаа дахиад авчих байгаа. Компани. Юу дугуй айлт яхахта одоо уул руугаа түрээл гарддаг эсвэл програм хийж байгаад яах вэ? Угс унаа яваа штэ. Унаа яваал. Тий, одоо 25-ны аялал болохоор энэ юу штэ. Цагаан нуурын бомб улаан байшинт орж ирнэ. Хилээс тосч явна. За хилээс дугуйтай юм тосч байгаа юм штэ. Цаанаас ингээд аялаад ирж байгаа хүмүүс штэ цаанаас. За тэгээд гадаадаас орж ирэхээр нь Оросоос орж ирж штэ. Оросоос орж ирэхээр нь бид нэр Монголын цагаан нуурын бомб улаан байшинт тосч яваад тэгээд энэ ойгороор ингэж яваад таван бүгдийг ингэ дагуулад дугуугаар дахиад одоо та нар энэ талаар явж байгаа шүү дээ. Тий. Тэргээр ерөнхийдөө яваа нэг ингэ дугуугаараа яваад ерөөсөн зүгээр машин л дагаа юм галт байгаа юм. Гац нэг ядарсан хүмүүс бол шиндээ суугаа явна. Одоо машин дагаа юм. Өөр юм байхгүй. Зөв дугаараа л. Тэгээ дугуйтай шууд оргил руу гаш болт юм уу? Дугуйтай оргил руу гарахгүй. Тэр дугуй айл гэдэг чинь юу байхгүй. Одоо таван бүгд төр ирэнгүүтээ зүгээр ингэ таван бүгд ерөнхийдөө яваанд очоод тэгээд таван бүгдээс наашаа ингээ мөрөн зам байгаа шүү дээ. Цаангуул руу гурвдаг. Тэргээр дугуугаар удаж руугаал ингээ явна гэсэн үг. 4 жилийн өмнө ковидын жил сайна кино тэнхүү. Тэр гурлаа энэ 5 6 залуучууд дугуйтай таван бүгд малчаар хөлтөөр гараад одоо энэ юуны их байгуурын цаатлын хүрээ хайрхан дээр хайрхнаас дугуйдаа буулгаад нэг кино бичлэг хийсэн байна. Киноны бичлэг гарсан. Тий. За. Тиймэрхүү юм зохион байгуулад малчингаас дугуйгаар буугаад тэрнээс буугаад галзуу хийсэн. Зээж идэ малчин хөрөлөөс дугуйгаар буугаад чинь цастай гайгүй дээ. Цастай. Тэгээ шүү дээр. Тий. Үр дугуйгаа үрж гаргаал тэгээд дугуйдаа ковидын жил гадаад айлсан байхгүй юм. Ярилцж байгаа тийм. Тий. Нараа орлоос хин кино санаар болгож уугаал. Тиймэрхүү байдалтай юм болж л байна. Энэ жил дахиад нэг кино бичлэг байгаад одоо намар тишээл болох 8 цагт. Тэр ямар кино байсан? Би тэрийг үзээгүй шүү дээ. Энэ нь бол богино хэмжээний тийм юмуд байхгүй. Богино хэмжээний тийм кино нь яг гараагүй байгаа. Гараагүй байгаа юм уу? Одоо дуусаагүй байгаа шүү дээ. Дуусаагүй юм. Тий. Одоо шүү дээ. Ер нь аль жилийн дуугаар алсан гарцсан талдаа тав модын бүх хөрөлөөр цанаас урам ортоор гулгаад бууцсан.
Одоо морьтод найрамд орхих гарах гэдэг байна. Одоо морьтой найрамд орхих дээр би одоо ингээд 3 жил 4 жил болж байна. Явсаар судалгаа хийгээд. За яасан мөн.